Сайн байцгаана уу? Өнөөдөр бид хамтдаа классик гитар болон акустик гитарын тухай ярилцах болно. За, ерөнхий сэдэв маань бол хэрхэн анхны гитараа сонгох вэ гэдэг сэдэв явж байгаа та бүхэн санаж байгаа бах. За, хоёр гитараа харьцуулаад харцгаая. Зүүн гарт байгаа энэ гитар нь классик гитар, баруун гарт байгаа энэ гитар нь акустик гитар байна. За, классик гитар нь их биеийн үед баг зэрэг жижиг, гарны үед өргөн гартай, нейлон моцтой байна. За, акустик гитар бол их биеийн үед том жижиг янз бүр байдаг. За, гарны үед нарийн гартай, төмөр утастай байна. За, акустик гитар нь гар буюу fingerboard за энэ тоглодог хэсгээр хоёр талаараа баг зэрэг намхан. За голохороо жоохон өндөр байдаг. Энэ болохоор юу гэсэн үг вэ? Баг зэрэг юм дугуурсан хэлбэртэй байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дугуурсан хэлбэр нь бол атгахад болон корд барихад маш ихтэйхэн болгож өгдөг. За дийлэнх акустик гитар бол ийм хэлбэртэй байдаг байна. За тэгэхээр акустик гитар нь бол ер нь строминг буюу цохингоо дуулах, finger style гэх бүх төрөл тоглоход маш их нийцтэй байдаг. За классик гитарыг хамтдаа харцгаая. За классик гитарын гар нь болохоор акустик гитар шиг юм дугуурсан хэлбэр бол байдаггүй, шууд хавтгай байдаг fingerboard нь. За гар нь жоохон өргөн учраас корд барихад хуруу өшөөсөн сунах хэрэгтэй болдог. Гар тэгэхээр баг зэрэг хэцүү гэж ойлгож болно. Гэхдээ том гартай хүмүүс акустик гитарын дээр нарийн гартай гитарын дээр корд барихлаар ингээд хоёр утас давхар дарагдаад болохгүй байна гэдэг чтэй. Тэгэхээр тэдгээр хүмүүст бол классик гитар эсрэгээр харин чивтэйхэн байж болох юм. Тэгэхээр утасны хоорондын зайн хол байдаг учраас классик гитар нь сингл нотоор тоглоход маш тохиромжтой байдаг. За классик гитар нь ер нь сонгодог аялхаа болон Spanish finger style зэрэг аялгаануудыг тоглоход зориулагдсан байдаг. За тэгэхээр гаргадаг дуугарлалтын хувьд бол нейлон утастай учраас төмөр утастай акустик гитарыг бодвол баг зэргийн аяахан, намуухан, гэхдээ илүү гоё уянгалаг дуугарч өгдөг байна. За классик гитарыг сонгохдоо бид хамтдаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр нь болохоор truss rod буюу тохиргоо байдаг зам дийлэнх классик гитаранд байдаггүй. За энэ зам нь бол энэ гарын дотор ингээд явсан байдаг. Тэгээд энэ тохиргооны зам яг юу хийдэг вэ гэхээр утас болон fingerboard-ын хоорондох цайг холдуулж ойртуулж өгч байдаг. За тэгэхээр жоохон хол байх юм бол дарахад маш хатуу байдаг учраас truss rod-ыг ашиглан баг зэрэг ойртуулж болно, дарахад зөөлөн болно гэсэн үг. За хэтэрхий ойрхон байх юм бол царигчдаг. Тэгэхээр баг зэрэг холдуулаад царгийг нь алга болгоход маш амархан байдаг truss rod-тай гитарууд. За тэгэхээр классик гитар маань дийлэнх truss rod-гүй байдаг учраас энийг та бүхэн авахтаа бас truss rod байна уу юу гэдгийг шалгаад харж яхах зүйтэй. За хамтдаа дуугарлалтыг нь харьцуулаад сонсцгоё. За классик гитарын нейлон утас нь дарахад маш зөөлөн байдаг. За тийм учраас хүмүүс хуруу өвдөхгүй гэдэг үүднээс хамгийн анхны гитараараа классик гитарыг сонгох тохиолдол маш их байдаг. Гэхдээ энэ бол яг сонголтоо хийх үндсэн шалтгаан бол биш. Харин та бүхэн дуугаралт болон өөрийн тоглодог арга барилдаа нийцүүлэн классик юм акустик гитараа сонгон авах хэрэгтэй. За классик гитар нь өөрөө маш том сэдв. Энэ удаад би зөвхөн анхны гитараа сонгож байгаа хүмүүстээ зориулсан классик болон акустик гитарын ялгааг зөвхөн тайлбарлалаа. За яг энэ зөв, энэ буруу гэсэн зүйл бол байхгүй. Зөвхөн та өөртөө хамгийн эвтэйхэн, хамгийн тохиромжтой тоглох юм аягтаа тааруулна, сонголтоо хийгээрэй. Дараагийн видеогоор уулзцгаая. Баяр таа.